Сайн уу залуусаа шинэ 7 өдрийн мэндийг хүргье. За 12 сарын бас эхний 7 хоног та бүгдээ маань хувьд бас дажгүй ашигтай 7 хоног байсан гэж найдаж байна. За энэ болохоор миний өнгөрсөн 7 хоногт хийсэн ер нь алтан дээр хийсэн арилжаанууд байна. Би ер нь бол яг scalp trade балид хийж байгаа. За зөвхөн алтан дээр арилжиж байгаа. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн хувьд бол ямар шохон арилжаа болсныг бүгдээр харж байна те. За ер нь бол 2 удаа эсэл цохиулсан. За энэ эсэлүүд нь болохоор яг яагаад цохиулсан бэ гэхээр яг ихэвчлэн одоо дандаа нэг Азийн цаг дээр би эсэл цохиулсан байлээ. За тэгээд яг орой Лондон болон Нью-Йорк дээр ер нь бол нэлээд дажгүй явсан. За тэгээд шалтгаануудын мэдээжийн хэрэг та бүгд маань мэдчихэж байгаа бах тий. За ийм байна. Тэгээд яг хуу энэ одоо орсон зүйлсээ яг хуу сторийн тэрээр хуваалцсан тухайн үедээ харж байсан хүмүүс бол харсан байхаа. За тэгвэл эх 7 хоногт бүгдээрээ яахыг бүгдээрээ харцгаая. Эх 7 хоногт юу болох вэ? За алтнаасаа бүгдээр эхэлчихэ. Ер нь бол ингээд бүгдээр алт, паунд, йен, биткойныг өнөөдөр ярьчээ. За яагаад гэвэл энэ доллар индекс нэг амар одоо олигтой ер нь бол арилжааны боломж гарахад амар хэцүү ядаргаатай хөдөлгөөнөтэй байгаад байгаа болохоор бүгдээр өнөөдөр алт болон паунд, йен, тэгээд биткойноо нэг ярьчээ. За тэгвэл алтнаасаа бүгдээр эхэлье заяа. За алтны хувьд өнгөрсөн 7 хоногт яг таамаглаж байсны дагуу хангалттай сайхан тий одоо бай арилжаануудыг гаргаж өгсөн. За тэгээд яг бодсноос волюмын хувьд бол нэлээд бага явлаа. За тэгэхээр эх 7 хоногт одоо алт маань хэрхэх юм бол доо Telegram каналыг за дараа бүгдээрээ ямар ч харна да. За тэгээд яг daily маань угаасаа uptrend-ийн хөдөлгөөнтэй. За энд үүсгэсэн трендүүд явсаар байгаа. За хамгийн гол нь одоо сүүлд гарч ирсэн энэ оройнууд жоохон асуудалтай. Яагаад гэвэл өмнө үүссэн хаяг сэтэлж чадаагүй. За тэгээд 3 удаа одоо өмнөх хаяа шалгацсан. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр магадгүй алт маань нэг хэсэгтээ засвар хөдөлгөөн орж иж магадгүй. Ер нь бол том цагийн буюу дээлигийн чартыг харахаар засвар хөдөлгөөн орж иж магадгүй харагдаад байна. За нэг иймэрхүү ч юм уу те. Явах магадлалтай харагдаж байна. Яагаад гэвэл ялангуяа сүүлийн өдрийн чарт маань нэлээд одоо зүйтэй хаагдсан. Тийм учраас ингэх одоо магадлалтай гэсэн юуг гаргаж ин таамаглалыг одоо дэвшүүлж байна гэсэн үг. Ямар ч сан энэ дээр үүссэн одоо спортон дээрээс нэлээд одоо баунс хийсэн байдалтай харагдаж байна. За тэгвэл эх 7 хоногт бидний хувьд хэрхэн арилжах вэ гэхээр мэдээж хэрэг эхний өдөр маш чухал. За 4 цагийн хувьд бол за 4 цаг буюу за миний стратегиор бол secondary down level гэдэг нэртэй байдیں۔ За тэгэхээр secondary down level маань uptrend хөдөлгөөнтэй. За тэгээд uptrend нь импульсийн хөдөлгөөн хэрхэн хийсэн бэ гэхээр сүүлд үүссэн одоо 9-ийн лов нь харагдаж байна. Энэ 9-ийн ловын одоо энэ power zone дээрээс за зүү татаад за дээшээгээ одоо хаагдсан нь юу гэсэн үг вэ гэхээр за импульсийн хөдөлгөөн эхлэх гэж шүү гэсэн дохиог бидэд өгсөн байна. За үүний дараа мэдээж хэрэг хөдөлгөөн маань тодорхой хэмжээнд яваад буцаад ороод ирсэн байна. За тэгэхээр ер нь л яг хуу 4 цагийн хувьд бол одоо болтол ап хэвээрээ байгаа. Одоо болтол ап хэвээрээ байгаа. За тэгэхээр ер нь 4 цагийг даун эргэтэл буюу хамгийн сүүлийн зон буюу 4154 хүртэл бидний хувьд бол алтан дээр лонг харсан хэвээрээ байна гэсэн үг. Хэдийгээр daily time frame маань зүйтэй хаагдсан гэсэн за бага цаг буюу за бидний хувьд одоо дунд цаг болж байгаа юм л да. Яагаад гэвэл бид swing төрлийн шинжилгээ хийж байгаа болохоор энэ цаг маань болохоор ер нь дунд цаг маань даун тренд рүү ирэх хүртэл за бид нар лонг харсан хэвээрээ байна. Тэгэд өнгөрсөн одоо forecast-ийн комментын доор ерөнхий хилээд байна энэ төр гэд ярьсан байлээ. Тэгэхээр өөр яах юм бэ? Тэгээ шууд одоо buy sell гэж хэлж чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл бид нар магадлал дээр арилжаа хийдэг. За магадлал дээр арилжаа хийнэ гэдэг чинь эх 7 хоногт ханш маань ингэж хөтөлбөл бид ингэж арилжаанд орно. За ингэж хөтөлбөл ингэж арилжаанд орохгүй гэсэн л тэр магадлалыг төвшүүлж байгаа болохоос биш яг одооны ханшаас би шууд одоо buy энэ гэж хэлж чадахгүй гэсэн үг. Яагаад гэвэл бид нар тодорхой хэмжээнд магадлал төвшүүлээд тэр магадлалаараа л арилждаг. Тэгэхээр одоогийн байдлаар болно шүү дээ. 4 цаг маань энэ ханшийг 4153 гэдэг ханшийг доошоо сэтэлж орж ирээгүй бол бид нар алтыг дээшээ харсан хэвээрээ байна. За хэрвээ энэ зоныг доошоо сэтлээд ороод ирвэл бид нар
нэг хэсэгтээ буюу нэг 4067 хүртэл алтыг төрдөө шорт харж болно. Гэхдээ миний хувьд бол бараг шорт хийхгүй байх. За энэ доор орж ирснийхэн дараа лонг орох байх гэж миний хувьд бол бодож байна. За. Тэгэхээр хэрэв үүнийг сэтлэх юм бол лонг харахаа болоод бүр доороос лонг харна гэсэн үг. Тийм байгааз 4061 гэдэг ханшнаас лонг харна. Ойлгосноо манайхаа. За ийм байгаа. Тэгвэл одоо бид нар яг энэ ханшин дээрээ эх 7 хоногт хэрхэн арилжах юм бэ гэж байна. За энэ ханшин дээр бид нар эх 7 хоногт арилжахын тулд яг харахгүй 30 минут руу бүгдээрээ оруулчих. За 30 дээр бол тренд аль хэдийн даун иргэсэн байгаа. За трендийн дауныг олохын тулд бүгдээрээ энийг том цаг руу шилжүүлчихнэ. За минутаас авчи. За тэгээд дараа нь 30 руу бүгдээрээ оруулах харангуут энэ дээр даун тренд рүү иргэсэн байна. За даун хэрхэн иргэсэн бэ гэхээр ер нь бол энэ ёроолыг авчиж болно. За энэ ёроол сэтрэл ороод ирсэн бол бид нар юу гэж бодох вэ? Окей. Хөдөлгөөн ер нь бол даун иргэсэн байна. За үргэлжлүүлээд импульс явах магадaltaй байна. За импульс энэ дээр чөчсөн. За ретресмент ирсэн. Нэг удаа импульс явсан. За дараагийн импульс аль хүртэл явах уу гэдгийг бүгдээрээ бас таамаглах хэрэгтэй болж байна гэсэн үг. Тэгэхээр бид эдийн нөгөө үндсэн ёроол чинь энэ доор харагдчих штеп. Тэгэхээр энэ ёроол хүртэл явах нь уу эсвэл тэрний дээгүүр ороод ирэх нь үү? Бүгдээрээ ямарсан анзааръя заа. За тэгээд хизээ бид нар лонг орж эхлэх үү гэхээр за энэ дээр мэдээж хэрэг нэг ретресмент орж ирэх байх. За нэг импульс явуул тун сайн. За тэгээд дээшээгээ өсөлт хийсний дараа буюу 30 минут маань зүгээр яг тренд мэддэг хүнд амар амархан. Тренд мэддэг хүнд амар амархан заа. Зүгээр аптренд за бүтэц маань дээшээгээ шилжсэн үед аптренд одоо орж ирсэн үед бидний confirmation entry болдог. За тэгэхээр 30 минут маань одоо аптренд руу ирэх юм бол бид нар дээшээгээ яг нь лонг харах нэ. За лонг буюу buy наа гэсэн үг. За энэ buy чинь өмнөх оройгоо бараг сэтлээд явах боломжтой 4 цагийн импульсын хөдөлгөөн орж ирнэ гэсэн үг. За тэгвэл эх 7 хоногт алт маань хаашаа хүрэх үү? Тэ? Хаашаа хүрэх вэ гэж байгаа юм. За энийг ахад би цагуудаас ахална л дээ. За түр хаачи заяа. Түр устгач. За эх 7 хоногт тэгвэл энд байгаа resistance эвдэгдэх юм бол алт дараагийн түвшин рүү явнаа. За дараагийн түвшин мэдээж энэ түвшин байна. За энд ханш ойролцоогоор нэг 4355 руу явах нэ. За энэ одоо сэтрүүл гэсэн үг шүү дээ, тэ. Энэ resistance сэтрэх юм бол ингээд дээшээ явчих нэ. За тэгэхээр бидний хувьд бол алтан дээр одоо анхаарах ёстой юм нь 30 минутын дээр доо эвдэгдэх нь буюу аптренд руу орох нь гэдгийг анзаарах ёстой. За мөн дээрээс нь яг нь 30 минут маань дээшээгээ өрсөх магадaltaй power zone бол энэ зон болж байна. Өөрөөр хэлбэл нэг 4182 хавцаа энэ зон дээрээс буцаад хөдөлгөөн өсөж болно. Хэрэв буцаж хөдөлгөөн өсөхгүй байх юм бол за доошоогоо 4162 гэдэг бас хамгийн бидний сүүлийн найдвар болж байна. За энэ хоёр зон дээрээс бид нар ер нь лонг шалгана гэсэн үг. За тэгээд хэрвээ энэ зон маань доошоогоо сэтрээд ороод ирэх юм бол эх 7 хоногийн хувьд бол бид нар яг лонг харахад жоохон хэцүү. За алтны хувьд бол жоохон одоо ингэж явсаар байгаа л таарч байгаа да гэж миний хувьд бол харж байна. Тийм учраас одоо хоёр вариант байна те. Эхний вариант за энэ хоёр power zone буюу хүчтэй зон гэж нэрлэдэг байгаа юм. Ханш ойх магадaltaй хүчтэй зон дээрээс хэрвээ дээшээ ойх юм бол дараагийн одоо resistance руу явчихна. Харин эндээс ойхгүй сэтрээд ороод ирвэл эх 7 хоногийн алтны хөдөлгөөнийг иймэрхүү л байх хаа гэж миний хувьд харж байна гэсэн үг тийм ээ. За ийм байна. Тэгэхээр яг харахгүй бидний бүтэн сент хийдэг энэ weekly forecast маань яг одоогийн ханшин дээрээс одоо гаргаж байгаа таамаглал гэдгийг бүгдээр ойлгох хэрэгтэй. Тэгвэл эх 7 хоногт ханш доошоо ороод ирвэл яах юм бэ? Тэр үед би бас одоо таамаглалуудаа өгнө. За ингэж өгөхдөө аль одоо Dove Mastery Academy гэдэг Discord сувг байгаа. Яг энэ бичлэгний доор линк байгаа. За энэ линкэн дээр би эх 7 хоногт яг чухал алтны зоонууд дээрээс хэрхэн арилжаа хийх үү би өөрийнхөө одоо шинжилгээнүүдийг явуулчих. Ийшээ бол үн төлбөрөөр орох боломжтой байдаг шүү. За харин вебсайтаас сургалт авсан буюу яг миний одоо өөрийн ашигладаг энэ Dove Mastery стратегийг одоо сурж байгаа хүмүүстээ зориулаад за Dove Mastery Club гэдэг байгаа. За энэ клубд болохоор би бүр одоо нарийн оролт гаралтуудаа явуулна. За тийм учраас манайхан бас тэр клуб руу орохыг хүсэх юм бол
Сэнгэцэг эмэн гэдэг вебсайт руу манайхаа ороод үзээрэй за. За ийм байна. Тэгвэл эх 7 хоногт бол нэг иймэрхүү л одоо таамагуд гарч ирж байна да. Тэгэхээр бүгдээрээ энэ гол цэгүүдэл харчих нь байна. За мэдээж яриг хэдийгээр scalp trade ч гэсэн манайхан хэцгэх олон трейд хийж болохгүй. Миний арилжаануудыг тэ харсан байх те. Ер нь бол яг цэвэр одоо маш сайн оролтууд гэвэл өдөрт нэгээс 2 удаа л гардаг шүү манайх. За тэгвэл дараа нь pound yen-ийг бүгдээрээ харъя. За яагаад pound yen-ийг харж гинэ вэ гэхээр бусад хослуудыг отоход яг одоо шинжилгээний дагуу буюу техник шинжилгээ хийхэд арай хэлбэр байгаа. За өнгөрсөн 7 хоногт бол яг ретресэнд орж ирээд за буцаад импульс явсан байдалтай. За тэгэхээр одоогийн байдлаар ахаад үргэлжлүүлээд импульс явах түр тун одоо магадaltaй байна. За яагаад тийм магадaltaй байна вэ гэхээр за daily-гээс бүгдээр авчих. За daily time frame uptrend-тэй. За uptrend нь энд нэг импульс яваад retracement яваад импульс явцсан. Одоо нэг ретресэнд орж ирээд за импульс явах магадaltaй. За тэгвэл энэ магадлалыг юу төвшүүлж байна вэ гэхээр 4 цагийн ретресентийн хөдөлгөөн нь одоо чөч хийсэн буюу дээшээгээ буцаад импульс явлаа шүү гэсэн тохиолдолд гаргаад ирсэн байна. За тийм учраас өргөжлүүлээд дээшээ явах нь. За тэгвэл pound yen-ийн хувьд бол дээшээ явах юм бол аль хүртэл явах вэ гэхээр за би энэ дээр лайнаар тэмдэглэжээ за. За энэ байна. За 208.34 гэдэг ханш руу эхний ээлжинд явах магадaltaй байна. За бидний хувьд бол арилжаа маань 30 минутын дээр хийгднэ гэж үзэх юм бол 30 минутын хувьд бол мэдээж хэрэг ахаад ретресэнд ороод ирэх шаардлагатай байна. За ретресэнд маань нэлээд одоо ороод ирсний дараа за энэ зон дээрээс баг явуул явчихаар шүү. За энэ зон дээрээс үнэхээр явчих юм бол бид нэр энэ зон дээрээс яг bounce хийглээ гэсэн дохио өгвөл бид нар long орчиход бол нэг амар буруутахааргүй байна. За тэгээд нэг иймэрхүү арилжаа гарч болохоор байна. За тэгэхээр хамгийн гол нь бас бүгдээрээ 30 минутын доовын сэтэлтийг маш сайн харах хэрэгтэй байх нэ. 30 минут маань uptrend руу ирэх нь ингэж ирэх үү эсвэл доошоогоо нэг орж ирээд ирэх үү? Тухайн арилжааны яг шийдвэр чинь одоо long орох уу үгүй юу гэдэг шийдвэр чинь яг тэр үедээ гардаг байхгүй юу? Тэгэхээр тэр үед нь л яг ханшаа за чарта харж агаад за одоо л яг орох цэг байна да гэж хараад ордог болохоос биш. Тэгээ би одоо шууд ингэж ор гэж хэлж чадахгүй гэдэг бүгдээр ойлгох хэрэгтэй. За яг бол өнгөрсөн 7 хоногийн комментэн дээр нэг тиймэрхүү комментууд амар их байсан. За тэгээд дээрэс нь би бас нэг юм хэлмээр байна. Хүн болгонд одоо өөр өөрсдийн гэсэн арга барил байгаа. Зөвхөн support resistance ашиглаж арилждаг хүмүүс байгаа. Эсвэл маш олон төрлийн арга барилыг нийлүүлээд арилждаг хүн байгаа. Тэглээгээд маш олон төрлийн мэдлэгтэй тий. За ICT, SMC юу гэдэг бүх шинжилгээний мэдлэгтэй хүн зөвхөн одоо support resistance-ээр одоо арилждаг хүнийг ерөөсөө чи ямар сууг юм бэ мэдлэхгүй гэж ерөөсөө хэлэх ирэх байхгүй байхгүй юу. Яагаад гэвэл хамгийн гол нь эцсийн үр дүн арилжаан дээр ашигтай байна уу үгүй юу гэдэг нь чухал болохоос биш юу одоо мэддэг те юугаар одоо шинжилгээ хийдэг нэг чухал биш гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Тэгэд олон мэдлэг хүнийг одоо төөрүүлдэг. Номын цагаан солио гэж мэдтгүү. Яагаад номын цагаан солио гэж гарч ирсэн юм. Тэгээ хит их ном уншнаас болоод хит их одоо тэднэрийг ингээд ярьснаасаа болоод ч юм уу те яг өөрийн гэсэн ойлголт байхгүй зөвхөн номын ойлголттой хүмүүс маш их байдаг. Тийм учраас хэрвээ та хүний арга барилыг шүүмжилж байгаа бол ийм юм итгэхгүй гэж байгаа л те зөвхөн support resistance ашиглаад байдیں۔ Байх тэгээд наас чинь дээр үеийн арга штэ гэж бодож байгаа бол яг болоогүй байна гэсэн үг. Яагаад гэвэл амжилттай трейдерүүд хинээч одоо арга барилыг үгүйсгдэггүй гэдгийг бүгдээр ойлгох хэрэгтэй. Хэрвээ та арга барил үгүйсгэж байгаа бол болоогүй байна гэсэн үг. Окей. За тэгэхээр яг миний хувьд бол зөвхөн support resistance ашигладаг л да. Би доовыг нэлээд үнзгийн судлаад айлуулах цаашдаа ч гэсэн доовоо одоо үргэлжлүүлээд судалж илүү наривчлал хийх хичээдэг хүн байгаа шүү. За. Гэхдээ миний мэддэг трейдерүүдээс зөвхөн support resistance ашиглаад маш өндөр ашигтай явдаг хүмүүс их байгаа учраас би ингэж хэлээд байгаа гэсэн үг шүү. За ийм байна. Тэгвэл pound yen-ийн хувьд бол ийм. За биткойныг бүгдээр нэг ярьчаад дуусгая да. За биткойны хувьд өнгөрсөн 7 хоногт уналт орж ирнэ гэд тий. Гэхдээ 9-ийн уналт орж ирээгүй. Нэг хэсэгтээ эндээ биткойн маань байх юм шиг байна. За өнгөрсөн 7 хоногт та хэлжээч шүү тий. За энэ зон сэтэрсэн. Одоо нэг шортлё. Шортлоод за
би богино TP хэлсэн. За swing TP хэлсэн. Swing TP хүрээгүй буцаад цогсон. Богино TP бол угаасаа автсан байгаа. За тэгвэл биткойн яагаад ийм байдалтай орж иж ийм вэхээр одоо ер нь том цаг дээр паттерн зурж ийн гэж миний хувьд бол харж байгаа. За гэтээ биткойныг ер нь яг weekly-гээр харуул тун ойлгомжтой. За weekly time frame маань down trend руу аль хэдийн шилжсэн байдалтай. За тэгээд weekly-гийн retracement орж ирэх байхгүй юу? Тэгэхээр биткойны өсөлт бол эндээс яг эхэлсэн гэж хэлэхэд хэцүү. Weekly-гийн retracement орж ирж байна гэж бид нар үзэж болно гэсэн үг. За эндээс импульс явсан retracement яваад дараагийн зон руу явах боломжтой гэсэн үг. Зөвхөн одоо daily-гээр бид нар харахад бол жоохон өрөөсгөл байх нь шүү дээ. Тэгэхээр яг энэ зон дээрээс биткойныг өснө гэд баydах хэцүү болчих чинь гэсэн үг. Яагаад гэвэл том цаг даун болсон учраас том цаг ахаад нэг удаа импульс хийх магадлал амар өндөр. Тийм учраас биткойныг одоо энд жоохон өсөөд ирэнгүүт за энэ биткойн уналт дууслаа даа гэж юусоо бодож болохгүй байх нь шүү. За тийм учраас яг энэ хавьяас бид нар биткойны уналтыг дуусгахад техник шинжилгээгээр дууссан гэж үзэхэд хэцүү. Яагаад гэвэл том цаг даун болсон учраас. Харин яг нь богино цаг дээрээ бид нар лонг арилжаа хийгээд явж болж байна. За weekly бол ийм байгаа. Тийм учраас бүгдээрээ weekly-г маш сайн анзаарах хэрэгтэй шүү. За ингээд хэрэгч. За тэгвэл эх 7 хоногт бид нар daily дээр арилжаа хийнэ. За daily time frame-ийн хувьд бол яг харахгүй down trend-тэй мөртлөө retracement-ийн хөдөлгөөнийг иймэрхүү байдалтай ороод ирсэн. За тэгэхээр дараагийн хөдөлгөөнөө дахиад нэг иймэрхүү байдалтай явж магадгүй. За эхний ээлжинд бол энэ байгаа. За ийшээ эхний ээлжинд хүрээд ирэх байх. За үүний дараа ер нь бол яг яахыг л тухайн үеийн одоо тэнгэр мэднэ гэдэг шиг тийм тухайн үеийн чартын хөдөлгөөнд мэднэ дээ. Тэгэхээр бид нар weekly-г харах юм бол ямарсан нэлийн дээш ороод ирж магадгүй учраас алтыг одоо daily дээр нэлээд удаан яваад ирж магадгүй. Тэгвэл буцаад доошоогоо унах магадлалтай хамгийн одоо чухал зон аль зон болж ийнэ вэхээр энэ зон болж байгаа. Тэгэхээр энэ зоноос ер нь бол алтыг унах уу үгүй юу гэдгийг шийднэ. Харин энэ зон стрейт ороод ирвэл алтан дээр харин алт гинэ алт тэрсэрэгтэй биткойн дээр харин нэлээд гоё болно гэсэн. Тэгэхээр бидний хувьд бол эх 7 хоногт яг daily-гийнхаа энэ retracement дээр үүссэн жижиг аптрend байгаа. За энэ аптрендийн дагуу бид нэр биткойн дээр одоо хөшөөрөхтэй арилжаа гэдэг хүмүүс маань long орвол ер нь бол зүгээр байна. Гэхдээ SL-ийг заавал байршуулах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар яг том цагийнхаа трендийг эсрэг орж байгаа. За тэгвэл 4 цаг дээр бүр бидний оролтууд амар ойлгомжтой харагдчихэв тийм. За ингээд за одоо дараа нь болохоор энэ хавьяас баг өсчих байх. Дараагийн одоо орой руу явлаа. За тэгвэл 4 цаг дээр ингэж харагдаж байгаа бол 30 минут руу харуулах юм бол мэдээж хэрэг нэлээд одоо эндээс ахаад нэг уналт орж ирэх магадлал тун өндөр. За тэгэхээр бидний long арилжаа ер нь энэ зон дээрээс л орж ирэх юм даа манайхаа. Энэ зон дээрээс л бидний хувьд одоо 30 минут маань аптрend руу ирэх магадлал хамгийн өндөр зон. За тэгэхээр энэ ингэж яваад ингээд 4 цаг 30 минут хоёр бол яг адилхан явж байна манайхаа. Тэгэхээр энэ хараа. Энэ импульс чинь 4 цагийн импульстай ер нь адилхан баггүй юу? 4 цаг. Тэгэхээр 30 минут 4 цаг хоёр нэг лайнд орсон учраас бид нар заавал 30 минут харах шаардлагагүйгээр 4 цагийг ер нь л харчвал зүгээр. За тэгэхээр 4 цаг маань өөрөө яг нь ахиж нэг импульс явсны дараа бид нар лонг шалгуул хамгийн боломжтой лонг байна. За тэгэхээр эх 7 хоногт бид нар алтын эхний ээлжинд 96200 харчий. За тэгээд яг энэ resistance-ээс бусаад гоожж магадгүй. Эсвэл яг нь дараагийн зоноос гоожж магадгүй. Биткойныг ямар ч байсан тий доошоо харсан хэвээрээ байх нэ. За scalp барилжаа болон одоо өдрийн арилжаа хийдэг хүмүүс зориулаад лонгийн одоо нөхцөл бий ярьсан гэсэн үг шүү. За ийм байна залуусаа тэгээд энэ лонгийнхоо одоо forecast-ыг иймхүү дуусгах ер нь энэ хоногт дуусгах. За эх 7 хоногт болохоор би Вьетнамд байна. Тэгэхээр Вьетнамаас ахаад forecast-а хүргэн гэж найдаж байна. За тэгээд түр баяртай залуусаа.